Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдрийн дугаартаа удахгүй танд их хэмжээний мөнгө орж ирэх, санхүүгийн амжилтанд хүрэх, элбэг хангалуун байдал ойртож бүг илтгэдэг, ертөнцөөс бидэнд илгээх 8 дохоонуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Эдгээр шинж тэмдгүүд нь зүгээр нэг давхцал бус харин орчлон ертөнц тань руу илгээж буй гүн утга бүхий дохоонууд гэдгийг бидний дийлэнх нь анзаардаггүй. Анзаарч мэддэггүйгээс болж эд баялаг эрх мэдэлд хүрэх боломжоо алддаг байна. Өнөөдөр танд эдгээр шинж тэмдгүүдийг хэрхэн таних, түүнийг амьдралдаа хэрхэн зөвөр ашиглаж хүн бүрийн хүсдэг эд баялагт хүрч болох талаар эрдэмтэн судлаач доктор Долорес Каноны судалгаан дээр үндэслэн дэлгэрэнгүй тайлбарлая. Тань руу хөрөнгө мөнгө, эд баялаг ирж буй гэлтэгдэг эхний дохой бол жижиг зүйлсэд ялалт байгуулж эхлэх явдал юм. Бидний өдөр тутмын амьдрал дах эгэл жирийн мэт боловч жижиг ялалтууд нь ирээдүйн санхүүгийн амжилт, эд баялагын чухал дохой болдог гэнэ. Эдгээр амжилтуудыг хүмүүс хийхдээ анзаардаггүй ч үнэн хэрэгтээ тэдгээр нь илүү том амжилтын суурь нь болж өгдөг байна. Жижиг алхам бүр нь өмнөхөө баттган аажмаар илүү том үр дүнд хүргэх өсөлтийн зарчмыг илэрхийлдэг. Эдгээр энгийн ялалтуудыг үл хошоохын оронд ирээдүйн амжилтандаа бэлтгэж буй дадлаг хэмээн харах хэрэгтэй. Хэрэгтэй зүйлээ маш хямд олж авах, эсвэл жижиг гэрээг амжилттай байгуулах гэх мэт энгийн ялалт бүр бидний санхүүгийн аяллаа нэг том алхам болдог байна. Жишээлбэл өнөөдөр амжилттай яваа нэгэн бизнес эрхлэгчийг авч үзье. Тэрээр анх жижиг төсвөл эхлүүлж анхны хэрэглэгчтэй болох эсвэл анхны борлуулалтаа хийх гэх мэт жижиг ялалтуудаар эхэлсэн байдаг. Харин эдгээр энгийн мөчүүд нь хожмын томоохон гэрээ их хэмжээний ашиг олох амжилтынх нь суурь болсон байна. Эдгээр зам зуур тохиох жижиг ялалт бүрийг үнэлж тэмдэглэж байх нь ямар чухал болохыг харуулж байна. Учир нь баялагын замнал бол хуримтлагдсан үйл явц бөгөөд жижиг амжилтаас олж авсан итгэл сургамжууд нь дараагийн том шат руу хөтэлдэг юм. Хоёр дахь дохой бол долоогийн тоо танд ямар нэгэн байдлаар олон дахин харагдах явдал юм. Долоо юм уу эсвэл долоогийн тоотой холбогдсон тооны давхцлууд нь элбэг дэлбэг байдалтай холбогдсон маш гүн утга агуулгатай байдаг гэнэ. Доктор Каноны тодорхойлсноор долоогийн тоо бол зүгээр нэг бэлэг тэмдэг бус харин орчлон ертөнц болоод хүний ухамсар хоорондын ярианы хил бөгөөд өндөр ухамсартай холбоотой гэж үздэг байна. Эрт үеэс олон соёл эрхэншилт энэ тоонд хүндлэл үзүүлсээр ирсэн бөгөөд янз бүрийн шашны гэгээн судрууд мөн түүхийн домгууд болон хүний итгэл үнэмшлийг тодорхойлсон үлгэр домогт энэ тооны тухай ихээр гардаг. Солонгийн 7 өнгө, хөгжмийн 7 авиа, мөн бурхан ертөнцийг 7 хоногт бүтээсэн гэх ойлголтууд нь энэ тоонд хамрах хүрээ ач холбогдлыг илтгэнэ. Хэрэв бид амьдралдаа 7-гийн тоо эсвэл 777 зэрэг тооны давхцлуудыг байн харж байвал үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Ийм тохиолдлууд нь зүгээр нэг давхцал бус харин орчлон ертөнцөөс танд харуулахыг ойлгуулахыг зорж буй зориудын тохиолдлууд юм. 7-гийн тоог харах бүртээ бид ертөнцөөс боломж өсөлт хөгжил рүү анхаарлаа хандуулгих хүчтэй дохойг хүлээн авч байгаа хэрэг юм. Энэ бол орчлон ертөнц таны өмнө өсөлт хөгжил, эд баялаг, элбэг хангалуун байдлын боломжуудыг нээж өгөхөд бэлэн болсны дохой юм. 3 дахь дохой буюу саад бэрхшээлийг амархан даван туулах. Эд баялаг, элбэг хангалуун байдал ойртож ирэхэд амьдралын бэрхшээлтэй харьцах хандлага маань гайхалтайгаар өөрчлөгддөг. Урд нь асар хүнд санагдаж байсан саад дотгорууд маань бидний төвчээр асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх шалгуур болж хувирдаг байна. Энэ нь зүгээр л асуудалтай нүүр тулах тухай бус харин тэднийг шин төвшөнд илүү тайван ухаалгаар хүлээн авч даван туулах чадварын илэрхийлэл юм. Саад бэрхшээл гэдэг нь зүгээр нэг саад бэрхшээл биш харин боломж хэлбэрээр бидний өмнө гарч ирж амжилт руу хөтөлдөг түлхүүрүүд болдог юм. Энэ үед бид яг л үл үзэгдэх гараар чиглүүлэгдэж байгаа мэдрэмжийг авдаг. Шийдлүүдийг илүү амархан олох, саад бэрхшээлийг илүү ухаалгаар шийдвэрлэдэг болдог. Ингэснээр санхүүгийн амжилтанд хүрэх замнал маань дарамт бухимдал бус харин өөртөө итгэлтэйгээр асуудлыг шийдвэрлэх хүч чадалд суурилдаг байна.
Саад бэрхшээл бүхэнтэй тайван хүлээцтэйгээр хандаж эхлэх тэр хандлага бол элбэг хангалуун байдал бидний амьдралд эд шидээ үзүүлж байгаагийн хүчтэй дохой юм. Мэдээч хэрэг асуудлууд дуусахгүй ч бидний хариу үйлдэлүүд өөрчлөгддөг. Бид тэднийг сорилт гэж хүлээн авч түгээр дамжуулан өөрийгөө илүү бүтээлж ухаалгаар сорж өсөн хөгждөг байна. Энэ бол дотоод хүч чадлаа таньж сорилтыг боломж болон хувиргах ур чадвар юм. Үүнийг ойлгох нь орчлонгийн дэмжлэгийг хүлээн авч биднийг хүлээж буй элбэг хангалуун байдал бэлэн гэдгээ батлах боломж болдог. Дөрөв дэх тохио буюу шинэ боломжууд тогтмол гарч ирэх. Амьдралд шинэ боломжууд гарч ирэх нь ихэвчлэн эд баялаг, элбэг дэлбэг байдалд ойртож буйг илтгэх гэрэл тохио болдог. Шинэ боломжууд гарч ирэх процессын гол түлхүүр бол таталцлын хууль юм. Ирэгч бай, сүрэгч бай, бид юун дээр төвлөрөн тэр зүйлс бидний амьдралд татагдан ирдэг. Иймд шинэ боломжууд гарч ирэх нь санамсаргүй тохиолдол бус. Харин бидний ухамсартай болон ухамсаргүй бодлоод хүсэл эрмэлзлүүдийн үр дүн юм. Энэ бол орчлон ертөнцийн зүгээс бидний энерги, зорилгод өгч буй хариу үйлдэл юм. Хэрвээ бидний бодол, анхаарал, амжилт ба эд баялагт төвлөрч байвал түүнд хүргэх шинэ боломжуудын үүд хаалга өөрөө нэгдэж эхэлдэг. Гэхдээ ийм боломжийг хүлээн авахд сэтгэхүйн нээлттэй байдал, орчлонгийн өгч буй зүйлийг баяртайгаар хүлээн авахдаа талархах сэтгэл зүй чухал гэнэ. Нээлттэй байдал гэдэг нь зүгээр л хүлээгээд суух биш. Амьдралд идэвхтэй байж, өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлтөйгөө нийцэх шийдвэр, үйлдэлүүдийг хийх нь чухал юм. Орчлон ертөнц бол бидний хүслийн дагуу өгөгч. Үүнд муу сайн хүсэл хамаагүй. Харин бид үнийг хүлээн авахчт нь юм. Эд баялаг, санхүүгийн амжилт гэдэг нь зүгээр нэг боломж биш. Харин эерэг итгэлийнхээ дагуу тууштай, шаргуу хөдөлмөрсний үр дүнд бий болдог зүйл юм. Орчлон хизээд бидний талд ажиллаж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд чухал бөгөөд ялангуяа биднийг санхүүгийн амжилт руу чиглүүлэхэд чухал үүрэгтэй. Кэнон хэлэхдээ үргэлж эергээр сэтгэж, үнийгээ зуршил болгох нь эд баялаг, элбэг хангалуун байхтай уялдаа холбоотой бөгөөд хүний бодол, сэтгэл хөдлөлүүд бидний санхүүгийн бодит нөхцөл байдал шууд нөлөө үзүүлдэг гин. Мөнгөгүй болох, хоосрох, ядуурл зэрэгт бус харин санхүүгийн амжилт, эд баялаг дээр анхаарлаа төвлөрүүлэн итгэл найдвар өөдрөг байдлаа ямар ч нөхцөлд хадгалж чадаж байвал бид өөрсдийгөө эд баялагт хүргэх боломжуудтай холбодог байна. Энэ нь Кэноны долгионы нийцэл ба бодит болгох тухай үзэлтэй салшгүй холбоотой юм. Тэрээр хүний бодол, сэтгэл хөдлөл нь түүний энергийн эрчим, давтамжийг тодорхойлдог бөгөөд энэ давтамж бидний амьдралд тохирох үйл явдлуудыг татдаг болохыг судалжээ. Ирээдүйн санхүүгийнхаа талаар бага санаа зовж, илүү итгэлтэй байж чадвал бид өөрсдийнхөө давтамжийг элбэг дэлбэг байдлын энерги рүү тохируулж чадна. Зүгээр нэг сэтгэл зүйн төлөв байхаас гадна баялагийг өөртөө татах хүчирхэг соронз болдог аж. 5 дахь тохио буюу амьдралын бүхий л зүйлс хэлбархан саадгүй мэд мэдрэгдэх. Хэрвээ альва үйл явдлууд таны талд саадгүй хэлбархан бүтэж байгаагаар мэдрэгдэж байвал энэ нь эд баялаг ойртож буйг илтгэх чухал тохио юм. Энэ байдал нь таталцлын хуультай гүн гүнзгий холбогддог бөгөөд орчлон ертөнц яг л уран нарийн сүлдсэн утас мэт ажилдаг гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Зөв хүмүүс, зөв цаг үе, зөв боломжууд гээд амьдралын бүхий л үйл явдлууд таны сайн сайхны төлөө зориулагдсан мэт мэдрэгдэх нь бий. Энэ нь санамсаргүй тохиолдол бус харин орчлон ертөнц таныг элбэг дэлбэг байдалд хүргэх замд зөөлнөөр чиглүүлж буй хэрэг юм. Жишээ нь шантраад баргал бууж өгөх гэж байсан нэгэн бизнес эрхлэгч санаандгүйгээр нэгэн арга хэмжээндээр амьдралыг нь өөрчилсөн хүнтэй учирч тэдний хооронд хамтын ажиллагаа үүсний ачаар бизнес нь тесрэлт хийсэн гэж бодъё. Эсвэл олон жилийн өмнө хөрөнгө оруулснаа таг мартаад гинт түүнийгээ санан шалгатал их хэмжээгээр өсч хөрөнгөцсөн зэрэг тохиолдлууд байдаг. Кэноны судалснаар эдгээр түүхүүд нь орчлон ертөнцийн зохион байгуулалт бидэнд туслах чадварыг илтгэх тод жишээнүүд юм. Хэрвээ бид зорилгодоо төвлөрч орчлонгийн удирдлагыг хүлээн зөвшөөрч чадвал амжилт, эд баялагт хүрэхэд хэрэгтэй бүхэн зөв цагтаа, зөв байдлаар бидний замд тохиодог гэдгийг эдгээр түүхүүд харуулж байна. Орчлон ертөнц бол агуу удирдаач. Харин бидний амьдралын бүхий л зүйлс бидний хүсэлд нийцүүлэн тоглогдож буй хөгжмийн зэмсгүүд шиг ажилдаг юм.
Энэ мэд уялдаа холбоотой мөчүүдийг анзаарч үнэлж сурах нь орчлонгийн бидэнд зориулсан төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч буй хэрэг бөгөөд элбэг дэлбэг байдлын урсгалтай илүү хүчтэй холбогдох боломжийг өгдөг байна. 6 дахь тохио буюу мөнгөний талаар итгэл үнэмшлээ өөрчлөх. Энэ нь мөнгийг зөвхөн хүссэн бүхний авах хэрэгсэл эсвэл мөнгөгүй байх нь стрессийн гол шалтгаан гэж үзэхээс илүүтэйгээр хүмүүсийн амьдрал болон дэлхийд эерэг өөрчлөлт авчрах боломж хэмээн хүлээн зөвшөөрөхөд оршино. Мөнгөний талаарх итгэл үнэмшлээ өөрчлөхийн тулд эхлээд өөрийнхөө одоогийн хандлагыг судалж тэр нь хаанаас үүдэлтэйг ойлгох юм. Бидний мөнгөний талаарх ойлголт ихэнхдээ бага насны амьдралын туршлага эсвэл нийгмийн үзэл сурталаас бий болсон байдаг. Эдгээр үндэс суурь итгэлүүдийг олж илрүүлснээр бид тэдгээрийг өөрчлөх эхлэлийг тавьж чадна. Энэхүү гүн суусан итгэл үнэмшлийг өөрчлөх нэг үр дүнтэй арга бол affirmation буюу батлан хэлэх эерэг өгүүлбэрүүдийг тодорхой хугацаанд тогтмол давтан хэлэх нь далд ухамсарыг дахин програмчлахад тусалдаг гэнэ. Жишээ нь мөнгө бол бүх муу мухайгийн их сурвалж гэх сэтгэлгээний оронд мөнгө бол эерэг өөрчлөлтийг бүтээх хэрэгсэл гэж хэлэх нь таны сөрөг хандлагыг аажмаар өөрчилж чадна. Өөр нэгэн арга бол төсөөлөн бодох юм. Энэ нь өөрийгөө санхүүгийн зорилгодоо хүрсэн тэр амжилтанд хүрсэн мэдрэмжээ мэдэрч байгаагаар сэтгэлдээ тодорхой дүрслэх явдал юм. Төсөөлөл нь зөвхөн мөнгөний талаар эерэг дүр зургийг бүтээхээс гадна бидний сэтгэл хөдлөлийг хүсэж буй бодит байдалтай нийцүүлэхэд тусалдаг. Үүнээс гадна бясалгал бол энэ итгэл үнэмшлийг өөрчилөхөд чухал нөлөөтэй. Эдгээр дадал нь оюун санааг тайвшруулж мөнгөний талаар илүү ухамсартайгаар эерэг ойлголттой болох орон зайг бүрдүүлдэг юм. Үүний үр дүнд бид өөрсдийн бодол хандлага ажиглаж тэдгээрийг баг багаар өөрчилснөөр мөнгөний талаарх эерэг итгэл үнэмшил рүү аажмаар чиглүүлж чаддаг байна. Ингэснээр бид мөнгийг эерэг хүч гэж харж эхэлдэг. Зөвхөн өөртөө төдийгүй бусдад ч ашиг тусаа өгөх томоохон боломж гэдгийг ойлгох болно. Мөнгөний талаарх энэхүү эерэг хандлага танд байхгүй бол мөнгийг амьдралдаа дуудах боломжгүй. Тиймээс энэ бол маш чухал ойлголтуудын нэг юм. 7 дугаар тохио буюу тайвшрал ба итгэл. Доктор Кенаны үзэж байгаагаар бидний дотоод тайван байдал нь зүгээр нэг мэдрэмж биш харин орчлонгийн элбэг дэлбэг мөн чанартай нийцэж байгаагийн хүчирхэг илрэл юм. Тэрээр мөн орчлонгоос төлөвлөгдсөн тэдгээр цаг хугацаанд итгэх итгэлийг чухалчилж үздэг байв. Орчлонгийн цаг хугацаанд итгэх үеэс орон зайн хэмнэлтэд нийцэж эд баялаг бидний амьдралд ямар ч саадгүйгээр нэвтрэх замыг нээж өгдөг байна. Энэ нийцэл нь зүгээрч нэг тохиолдол биш харин таталцлын хуулийн хүчирхэг илэрхийлэл юм. Хамгийн сүүлийн тохио нь мөнгө олох, ялангуяа зоос. Харахад энгийн мэт боловч гүн утгатай тохио бол өдөр тутмын амьдралдаа бага хэмжээний мөнгө, ялангуяа зоос олох явдал юм. Орчлон ертөнц бидэнтэй олон янзын хэлбэрээр харилцдаг бөгөөд зоос олох нь удахгүй элбэг дэлбэг байдалд тань руу ирнэ гэдгийг илэрхийлж буй явдал юм. Ийм тохиолдлыг зүгээр нэг азтай тохиолдол гэж харах бус орчлонгоос илгээсэн тохио энергийн бэлэгдэл гэж харж сурах нь зүйтэй. Жишээлбэл гудамжнаас зоос олох эсвэл хуучин хувцсныхаа халааснаас мөнгө олох зэрэг нь энгийн санамсаргүй явдал бус сүнслэг тохио боддоор биелж орчлон танд мессеж илгээж буй хэрэг юм. Их бага нь хамаагүй эдгээр нь орчлон таны амьдрал илүү их баялаг боломжийг бэлдэж байгаагийн илэрхийлэл гэнэ. Энэ нь таны дотоод ертөнц эрч хүчтэй нь элбэг дэлбэг байдлын давтамжтай тохирч орон зай таны санхүүгийн өсөлтийн замыг хүлээн зөвшөөрч дэмжиж байгааг харуулдаг. Мөнгө олоод зүгээр нэг түүнийгээ хэрэглэх бус жижиг хайрцаг юм уу эсвэл тусгай савнд хийж хадгалах нь орчлонгийн энэ бэлгийг хүндэтгэж буйн илэрхийлэл учир утгыг нь улам баяжуулж бидний сүнслэг зорилгыг бэхжүүлэх зан үйл болгож чаддаг байна. Уг цуглуулгахдаа мөнгө нэмэх бүртээ талархаж байгаагаа илэрхийлэх нь амьдралдаа ирэх дараагийн элбэг хангалуун байдлын урсгалыг дууддаг байна. Өнөөдрийн дугаартаа орчлон ертөнц хэрхэн бидэнтэй холбогдож хүсэж буй амжилт, сайн сайхан бүхэн рүү минь хэрхэн биднийг хөтэлдэг болохыг, ямар тохио шинж тэмдгүүдийг бидэнд илгээдэг болохыг доктор Эрдэмтэн Долорес Кенаны судалснаар тайлбарллаа. Бидний хангалуун амьдрал, хувийн өсөлт, баян тансаг ирээдүй эдгээр тохиог хэрхэн хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэхээс хамаарч байдаг гин. Бид бол эдгээр тохионуудын тусламжтайгаар өөрсдийн хувь тавилан бүтээгчид юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа.
Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч Далд ертөнд сувг.